За 3 дугаар лекцийн 5 дугаар хэсэг сүүлийн хэсэг. Тэгэхээр бид нар алгоритмын хэсэг эхэлсэн явж байгаа. Одоо алгоритмын зөв байдал гэсэн шинж рүү орж байна. Тэгэхээр зөв алгоритм гэж юу хэлэх вэ? Буруу алгоритм гэж юу хэлэх вэ гэдэг талтай. Алгоритм бол оролт орно, гаралт гарна гэж үзсэн. Тэгэхээр бүх оролтон дээрээ зөв гаралт гаргаж ивэл зөв гаралт гэдэг нь тодорхой байвал зөв гаралтай харьцуулаад үзэхтэй. Тэгэхээр бүх оролтон дээр оролтын өгөгдлөөр зөв хариу гаргаж ивэл зөв алгоритм гэнэ. Бүр ихэнх алгоритм дээр зөв хариу гаргадаг ч гэсэн ихэнх оролтон дээр зөв хариу гаргадаг ч гэсэн ганц нэг оролтон дээр ганц л оролтон дээр буруу хариу гаргаж ивэл тэгээд буруу алгоритм гэж хэлдэг. Тэгэхээр бүхэл оролтон дээр зөв хариулт гаргах хэрэгтэй. Яг оролтынх нь өгөгдлүүдийг хязгаарлаж өгсөн байдаг. Одоо дөрвчин зоосны бодлогон дээр бид нэр зоосны хэмжээ бол хариултын хэмжээ бол 100 центээс 90 бага байна гэж байна. 90 хүртэл цент байна гэдэг. Тэгэхээр бүх оролт гэдэг бол 1-ээс 90 хүртэл гэсэн. За тэгэхээр зоосоор хариулт өгөх бодлогын хувьд бол бид нар бүх боломжийг шалгах алгоритм гэж утсан. Нэлээд удаан гэдээсэн олон боломж гарч ирсэн. Тэрэн дээр зөв гэдэг нь бол шууд илэрхий харагдаж байгаа. Бүх боломжийг шалгаад тэрнээсээ хамгийн цөөхөн зоостойг нь болж байгаа. Гриди алгоритмын хувьд бол зөв гэдэг нь яг батлааг байгаа. Гриди бол нэг тийм сонин бүх боломжийг шалгахгүй нэг тийм аргаар яваад байгаа. Тэгэхээр яг зөв буруу гэдэг нь бид харна. Тэгээд тэгэхээр манай зоосны бодлогын хувьд ч гэсэн яг хэрвээ гридийн зөв байвал ингээд хоёр зөв алгоритмтэй, хоёр зөв шийдтэй алгоритмтай болчиход. Тэгэхээр зөв алгоритмууд бол бүгдээрээ оролтууд оруулахад яг харгалзах зөв хариултыг гаргана. Ижилхэн ажиллах хэрэгтэй. Зөвхөн доторх өөр алгоритм учраас дотор хийж байгаа алхмууд нь үйлдэлүүд нь өөр байж болно, дараалал нь өөр байж болно. Тэгэхээр ямар ч зөв оролт оруулахад одоо тийм зөв оролт оруулахад хастай үр дүнг гаргана. Тэгэнгүүт одоо энэ зөв алгоритмууд олон байж болох юм байна нэг бодлогон дээр. Тэгээд тэр алгоритмуудыг биелүүлэх зардал гэж юм гарч ирнэ. Зардал гэдэг нь хөвчлэн хугацаагаар хэмжигдэнэ. Эсвэл хэрэгжилж байгаа санах агоор нь хэмжигдэнэ. Тэгэхээр ялгаатай байж болно. Өөрөөр хэлбэл тэр зөв алгоритмууд бүгдээрээ зөв алгоритм мөртлөө зарим нь зардал ихтэй, зарим их хугацаа зарцуулдаг, зарим бага хугацаа зарцуулдаг гэж болно. Жишээ нь манай жишээн дээр аваад үзэхэд бүх боломжийг шалгах алгоритмын арай гайгүй хувилбар нь 200 боломжийг шалгаж байгаа. Тэгэхээр гриди алгоритм болохоор хэдхэн арифметик үйлдэлийг л олчиж байгаа. 4 юм 8 арифметик үйлдэлийг л олчиж байгаа. Тэгэхээр хурдны хувьд бол зарцуулах хугацааны хувьд бол гриди алгоритм бол зардал багатай байна гэж хэлнэ. Бүх боломжийг шалгах алгоритм болохоор 200 боломж 8000 боломж шалганыг бол их хугацаа зарцуулна. Тэгэхээр бид нар одоо нөгөө гриди алгоритмынхаа талаар энэ дээр гарах юм байна. Ерөнхий тохиолдолд зоосоор хариулах болгоо ерөнхий тохиолдолд томьёол бол юм болно. Оролтон дээр хариултын хэмжээ гэдэг эм ширхэг зоосыг хариулт өгөө гэсэн тийм. Эрхэн тэгээд дээр нь бас манай тэр биднэрт ямар хэдийн зоос байгаа гэдгийг илэрхийлэх массив өгдөн C гэдэг. За нэг C2 хөвчлэн C D хүртэл D янзын зоос байдаг тийм тохиолдолд. Буурах дараалалаар өгдөг нь хамгийн эхлээд 25-т нь хамгийн эхлээд өндөр үнэтэй зоос нь дараа нь арай бага гэх тийм дараалалаар бид нөгөө гриди алгоритм дээр ялангуяа их зоосонд нь хуваагаад их зоосоороо төлөвлөсөөр хагаад үлдснүүдийг нь арай бага зоосоор нь төлөөд яваад байгаа шүү дээ. Тэгээд галдан дээр нь хэдэн ширхэг зоосоор өгөх юм. Хамгийн багт л цөөн тооны зоосоор хариулах тэр юу нь гарах нь. Тоон гарах шүү дээ. Тэгэхээр бид нар одоо нэг гридийг авч үзье зөв бурууг нь ингээд тодорхойлог байгаа, батлааг байгаа, зөв гэж батлааг, буруу гэж батлааг байгаа. Тэгэхээр яг ямар нэг алгоритмыг бодож олцоод тэгээд тэр нь бүх тохиолдолд ажиллах уугүй юу? Зөв алгоритм уу, буруу алгоритм уу гэж харуулахын тулд яг буруу гэж харуулахын тулд их амархан жоохоо хэрвээ ямар нэг тийм буруу ажилдаг оролт олчвол ийм оролтон дээр тэгвэл эн чинь
ийм гарах ёстой хад ингээд буруу гарч штэ гэж ганц л жишээ олцоход тэгэл буруу болчихно гэсэн. Харин зөв гэдгийг батлахын жоохон хэцүү яагаад зөв гэдэг чинь бүх оролтон дээр зөв гарч байгаа ёстой. Бага математикийн баталгааны арга хэрэглэнэ гэсэн. За тэгэхээр энэ хүний ингээ яриад байгаа юм их би зарим энэ зурган дээр байгаа зарим өгнүүдийг орчуулбал үлдээчлээ ялангуяа лекцүүдийг бүгдийг англи болгочихвол бүгдийг монгол болгочихвол жоохон бэлэнчлэх юу болчих юм уу гэдэг энэ нэг харах хүмүүсийн яриад байгаа юмнуудыг ихчлэн үлдээчихэж байгаа шүү. Яг монголоор би ингээ сая ярьчлаа. Ярьсан юм. За тэгэнгүүт энд нэг юм тохиолдол гарсан байна. Манай grid algorithm байна. Энэ кодыг харах юм бол энэ код дээр хуваагаад яваад бүх зоосондоо томоос нь ахуулаад хуваагаад яг тэр зоос бүхлээрээ хэд багтж जैन дахиад нь хасаад зүгээр үржүүлж хасаад ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ алгоритмын хувьд бол нэг буруу гарах тохиолдол байгаа юм. Тэрний үг гэхээр за 25-ын 20-ын 10-ын 5-ын 1-ийн зоосууд 20-ын зоос нэмэгдсэн байна. Түрүүчийн жишээг бодвол 5 ийм зоос байдаг, 5 төрлийн зоос байдаг. Тэгээд 40 центиг хариулж хачдаг. Гингүүт манай grid algorithm яаж ажиллах вэ гэхээр одоо нэг буруу ажиллагааг нь гарах нь ажиллагааг нь харуулж байна. Тэгэхээр 40-оос 25 нэг багтах юм байна. 25 хасчихна. Тэгэхээр цаана 15 үлдчихнэ. Тэгэхээр 15-аас 20-ыг хасах гэсэн чинь угаасаа багтахгүй байна. 20 дотор нь багтахгүй. 15 дотор. Тэгэхээр 20-ыг хасч чадахгүй. 10-ыг хасчлаа. Гэсэн цаана 5 үлдчихнэ. Тэгэхээр нь тэрийг 5-аар нь төлчихнэ. За ингээд зөв шийдчих юм шиг. 25-т нэг ширхэг, 10-т нэг ширхэг, 5-т нэг ширхэг. Тэгээд 3 ширхэг зоосоор хариулт өчлөө. Хасны хүн маань бодлогч. Гэтэл яах нь энэ хоёр нөхөр их тажаараа бодсоор хагаад шалгасараа гараараа бодож хаад хоёр зоосоор өгч болох юм байна штэ гэдээ гаргацсан. Тэгэхээр энэ grid algorithm-ыг буруу алгоритм юм байна гэдгийг баталж байгаа шүү. Яаж хоёр зоосоор өгч болох вэ? Ингээл ер нь л яах нь харж ирсэн чинь цөөхөн зоос уучраас шууд харагдана л дээ. 20-ын зоосыг 2 ширхгээл өгчүүлдэг болчих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр манай grid algorithm бол ингээд зөвч юм шиг аягүй сүрхийч юм шиг за хамгийн эхлээд том зоосуудаараа өгöd байгаа зөвч юм шиг хэрнээ ингээд буруу байна. Буруу ажиллах нь. Тэгэхээр grid algorithm-ыг зөв гэдгийг сайн баталж хэрэглэхгүй л заримдаа буруу ажиллаад байдаг тохиолдол гарна. За тэгэхээр баталгаатайгаар ер нь бол хамгийн бүх боломжийг шалгах арга бол хамгийн баталгаатай арга байна. Бүх боломжийг олж жагаад шалгаж байгаа. Энэ нөхөр болохоор grid маань жоохон алдаатай байна. Зарим бодлогон дээр алдаатай, зарим бодлогон дээр алдаа гаргадаггүй. Тэгэхээр сайн л зөв ажиллана гэдгийг батлах хэрэгтэй. За алгоритмуудыг за зөв буруу гэдэг ингээд яаж ч болох юм байна. Болж өгвөл буруу хариу гаргадаг оролдуулууд буруу гэдэг нь батлах. Олдохгүй бол ер нь зөвч байж магадгүй байна. Одоо нөгөө нэг алгоритмын нөгөө нэг шин чанар хүндрэл гэдэг. Алгоритмын ажиллах хугацаа юм уу санах хог нь хэмжих хэрэгжилж байгаа санах хог хэмжих үнэлгээний арга. Тэгэхээр за бас бахан зөв алгоритмууд нэг бодлого өгсөн бахан зөв алгоритмууд байлаа. Тэгэхээр тэднээс аль нь одоо ажиллах хугацааны хувьд хурдан юм бэ? Хамгийн хурдны лав маань шүү дээ. Тэгэхээр хугацаануудыг нь үнэлж болно. Хүндрэлээр нь. Тэгээд хамгийн бага хүндрэлтэйг нь авбал тэр нь алгоритм. За хугацааны үнэлгээ хийх дээр бол хугацааны үнэлгээ гэдэг маань яг ямар тоон дээр үнэлж хийгддэг вэ гэхээр нөгөө алгоритмыг маань хэрэгжүүлэхэд програм болгоод хийхэд ажилуулахад компьютер хэдэн үйлдэл хийх вэ гэдэг. Үйлдэлийн нийт үйлдэлийн тоотой нь пропорционал байна л гэж. Тэгэхээр яг нарийн ингээд бүх үйлдэлүүдийн нэмэх үйлдэлүүдийг хийлээ, үржигчдүүдийг хийлээ, нөхцөл шалгах үйлдэлүүдийг хийлээгээ тоолоод нэмээд байхад бас аюу төвтэй байдаг. Тийм болохоор тэгээс хүн болгон тэгээд байдгүй энэ алгоритм үнэлэхдээ. Тэгэхээр тэрийг бид нар алгоритмын хүндрэлийг тодорхойлох өөр аргуудаар арай жоохон ойролцоо аргуудаар тодорхойлно. За тэгээд ч нарийн үнэлгээ хийхэд тэр компьютер хүчин чадлаас хамаарна хугацаа нь ямар оролт, муухай оролт орж ирж байна уу? Урт оролт орж ирж байна уу? Цөөхөн оролт орж ирж байна уу? Олон оролт орж ирж байна уу гэдгээс хамаарат өөрчлөгдөнө. За тэгэхээр бид нэр алгоритмын хүндрэлийг шинжлэх ямар ч компьютераас хамааралгүйгээр шинжлэх тийм арга үзэх нь алгоритмын тэр зохиомжоос хамаардаг. Тэгэхээр бид нэр бие алгоритм зохиохдоо тэрийг үзчихнэ. За recursive algorithm гэж эхний одоо нөгөө
алгоритм зохиох эхний стратеги. Ер нь бол бүх стратегиуд баг бүгдээрээ рекурсив энэ арга дээр үндэслэдэг. Тийм болохоор бид хамгийн эхлээд рекурсив алгоритмыг үздэг ихэнх хичээлдээ. Тэгэхээр рекурс гэдэг нь болохоор бодлогоо өгсөн бодлогыг шийдэхдээ тэр бодлогоо шууд бол хариуг нь тэд гэж хэлчих боломжгүй. Тийм хэцүү бодлого байвал дэрэгдэлт бодлогуудад хуваахад зориулагдсан тийм алгоритм зохиох арга. За жишээ нь болгоод энэ факториалын болох рекурсив алгоритм гэсэн байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө үндсэн тохиолдол гэдэг ийм хялбар тохиолдлуудыг нь ялгах хэрэгтэй хамгийн эхлээд. Өөрөөр хэлбэл n факториалыг олгээд бодлого өгсөн байлаа. Тэгвэл бид нар n-ийг хийдэж байх юм мэддэхгүй. Тийм учраас шууд n факториалыг олоход хэцүү гэж үзнэ. Тэгээд яг бүр амархан хялбар тохиолдол юу байна гэж хайхад. Тэгэхээр n факториал бол хэцүү. За бүр том тооны факториал бол бүр том тоо байна. Жижигхэн бага тоо байвал айгу амархан олж болох бах. Дээр нь ер нь хамгийн бага тоо нь юу вэ гэхээр 1 болчиход байна. За 0 ч гэж болно да. 0-ийн факториал, 1-ийн факториал хоёр бол тооцоолох шаардлагагүй шууд 1 байна гэдээ баг тодорхойлт байгаа. Тэгэхээр тэр хоёр үндсэн тохиолдлыг олчих нь эхлээд дараа нь тэр хоёр дээр үндэслээд тэр хоёроо жижигхэн тоосох гэж үзээд тэр тоосохороо улсааргаал том байшин барих нь шүү дээ. Тэгэхээр тэр байшин барих томьёо нь бол энэ байна. n-ийн факториал гэдэг бол n-ийг үржихэн факториал n-ээс хэн 1-ийн факториал юм аа. n-ийн факториал гэдэг бол n-ээс хэн 1-ийн факториалыг үржихэн n юм аа гэсэн нэг ийм томьёо гаргаж ирэх. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр түрүүний нөгөө хэлсэн юм яваад байгаа юм л да. n-ийн факториалыг шууд олоход хэцүү байна. Тэгэхээр арай амархан болгож өгөөч. Болгоё гэсэн тийм санаатай. Тэгэхээр n-ийн факториалыг олохын оронд ерөөсөө арай амархан гэхээр n-ээс хэн 1-ийн факториалыг олъё гэдэг. Чи одоо n-ээс хэн 1-ийн факториалыг олно гэж n-ийн факториалыг олохоос нэг арай нэг амархан нэг үржихээр цөөн үйлдэл байна. Арай жижиг болгож байгаа. Бодлогоо n гэдэг хэмжээтэй байсан бодлогоо n-ээс хэн 1 гэд багасгах чинь ямар ч байсан. Та нэгээрч болтгоо багасгах чинь гэсэн. Тэгээд яг олцоод тэгээд дээр мэдээж n-ээр үржүүлчих тэр n-ийн факториал болж штэ n-ээс хэн 1. За энэ бол нэг хийх алхам нь л гэсэн. Одоо 1-ийн факториалыг мэдчихвэл тэрийг 2-оор үржүүлээд 2-ын факториалыг олчихно гэдэг. Ингээд дараагийнх нь тооны факториалыг олдог тийм арга байна. Ерөнхий арга нь. Тэгэхээр ийм томьёо байла хаанаас эхлэх нь мэдэж чинь бид нар тэгвэл бид нар бүгдийг нь олж чадна. За тэгэхээр бид нар дараагийн видеоноос энэ рекурсив алгоритмыг яаж шинжлэх вэ гэдгийг харна. Ер нь бол рекурсив аргаар бодоход хийгдэж байгаа тэр бодлого хуваалцж байгаа, бодлогоо багасгаж байгаа энэ тэр байдал нь бол ер нь юм хүний сэтгэлгээтэй нэлээд төстэй байдаг болохоор бас хичээлүүдээр хамгийн ихэнд үздэг. За тийм байгаа. Тэгэхээр одоо яг энэ хичээл дээр бас энэ алгоритм зохиох 3 арга үзэх юм ерөнхийдөө тийм болохоор энийг арга нь энэ учраас рекурсив сэтгэлгээ хөгжүүлнэ гэдэг тийм бодлого бий даалцсанаар дээр нэлээд гарч ирэх бах. Тэгээ шалгалтын дээр ч гэсэн тодорхой хувь нь нөгөө рекурсив нэг бодлоготой тийм тоглоомч байдаг л. Тэрийг хэдэн үе тоглох хэвээр авах хэвээр гэсэн тийм шаардлагатай байна. За ингээд энэ л видеоны хэсэг дуусч байна.